гинэ. Энэ газар өргөсөн өргөлтний бүрийг, энэ газар зориулсан сэтгэлний бүрийг та ерөөн шагнах болтугай. Их эзэн Есүсийн нэрээр талархан залбирлаа. Амен. Амен. За бүгд хамтдаа судлаа судцгаая. Эзний өдрийн мэнд хүргэе. Сайхан амарцгаасан уу? За бүгд хамтдаа дэрэгдэх хүмүүстэйг мэдчилчихв. Эзний өдрийн мэнд хүргэе. Сайхан амарсан уу? За сайхан мэдчихлээ те. За болсон. За та эзний үгийг хүлээн авахд бэлэн байна уу? Амен. За хамтдаа тунхаглацгаая. Тэгээд нүдэн ханаад та намайг дагаад тунхаглан залбираарай. Их эзэн минь ээ. Яг одоо би таны чуулганд ирж байна. Таны амьд үг, таны үнэн үг надад илчлэгдэх болтугай. Тийхүү намайг өөрчлөх болтугай. Есүсийн нэрээр. Амен. Амен. За бүгд хамтдаа Лук номын 11-р бүлгийг нэ. Лук 11-р бүлэг. За 5-аас 13 дугаар ишлэгийг эзний үгийг хүлээн авцгаая. За би та бүхэнд уншиж өгье. Тэгээд тэр тэдэнд та нарын нэг чинь найзтай байж л те. Тэгээд түүн дээр шүн дүлээр ирж найзаа надад 3 талах зээлдүүлээч. Найз маань холоос над дээр иржээ. Өмнө нь тавих юм надад юу ч алга гэхэд нь дотроос тэр битгий надад төвөг удаад бай. Үүдээ хэдийнэ түгжээд би ч хүүхдүүд маань ч орондоо орцгоосон. Би босож чамд юм өгч чадахгүй гэжээ. Би та нарт хэлье. Хэрв тэр анд нөхрөөгээд босож юм өгдөггүй юм аа гэхэд цөхрөлтгүйгээс нь болж тэр босож түүнд хэрэгтэйг нь өгөх болно. Би та нарт хэлье. Гуй тэгвэл та нарт өгөгдөн, хай тэгвэл та нар олно. Тогш тэгвэл та нарт нээгднэ. Гуйдаг бүр авна, ирж хайдаг нь олно. Тогштогт нь нээгднэ. Хүүгээ загас гуйхад оронд нь могоо өгдөг хүн та нарын дунд байна уу? Эсвэл өндөг гуйхад нь хилэнцэд хорхоо өгнө гэж юм. Та нар ёрын муу атлаг хүүхдүүдтэй сайн бэлэг өгөхөө мэддэг бол тэр тусмаа Тэнгэрлэг эцэг тань өөрөөс нь гуйгсдад ариун сүнсийг өгөх нь лавтай босоо гэж. Амен. За өнөөдөр бүгд хамтдаа цөхрөлтгүй залбирхна гэдэг сэдвээр эзнийг хүлээн авцгаая. Цөхрөлтгүй залбирхна. За би танаас асуулт асууя. Та дотроо бодоорой. Та ер нь өдөрт хэдэн минут залбирдаг вэ? За би нэг үе ингээл асуудаг те. Та өдөрт ер нь хэдэн минут тэгдэг вэ гэж асуудаг те. За өнөөдөр би танаас асууя. Та өдөрт хэдэн минут залбирдаг вэ? Хэдэн секунд юм болов? За та өөртөө яг шудраг хариулаарай за дотроо ингээд. Залбирдаг бол залбирдаг, залбирдаггүй бол залбирдаггүй. Залбирдаг бол за нэг ойролцоогоор тэр хавцаа. За би чи ер нь ямар үедээ залбирдаг вүлээ? Өглөө сэрэнгүүтээ залбирдаг вүлөө? Яадаг вүлээ? Гарч явж байхдаа залбирдаг вүлөө? Машинаа бариа явж байхдаа залбирдаг вүлөө? Автобусан суугаа явж байхдаа залбирдаг вүлөө? Алхаа явж байхдаа залбирдаг вүлөө? Машинаа халааж байхдаа залбирдаг вүлөө? Яадаг вүлээ вэ? Гэ та бодоорой. Эсвэл зөвхөн асуулт тулгарсан үед, бэрхшээл тулгарсан үед та залбирдаг уу? Яг ямар тохиолдолд таны залбирал идэвхтэй байдаг вэ? Бас ууггүй байдаг вэ? Гэж би танаас асуумаар байна. Яг энэ хэсгээр эзэн Есүс Христосийг сонирхолтой сургаалт зөвлөл айлцсан. Тэр нь юу вэ гэхээр нэгэн хүн найзтай байжээ. За та нарын нэг чинь найзтай байж л те. Тэгээд түүн дээр шүн дүлөөр очиж найзаа надад 3 талах зээлдүүлээч. Найз маань холоос над дээр иржээ. Өмнө тавих юм надад юу ч алгаа гэхэд нь гээд. За еврей соёлын хувьд бол яг энэ одоо юу гэдэг шүн дүлөөр очиод хүнээс юм гуун хаалхын нүдээд ингээд цогсно гэдэг бол их сонирхолтой байдаг. За Дитүүл номоос за Левит номоос ингээ харах юм бол ер нь бид нар мэдэн те хөршөө өөрийн биед хайрлах тухай тушаал байгаа. За тэгээд гаднаас ирсэн зочдод ийдэг сайхнаар хандах тухай. Бас тэдгээр зочдоо ингээд найрцгаар хүлээж авах тухай тийм тушаал байгаа. Бүр хууль байгаа тэр. Энэ зүгээр ингээд юм заавар гэхээс илүүтэйгээр за тэгвэл дээр шүү. Тэгээрээ ирсэн зочдод нэг сайхан хандчаараа яг хандахгүйсэн ч яах вэ гэдэг тийм агуулгаар биш. Шууд тушаал байдаг. Гаднаас ирсэн зочдод сайнаар ханд. Хамгийн сайнаараа одоо үйлчил. Тэднэрт ингээд зочломтой ханд гэж тушаал байдаг. Гэтэл энэ хэсэгтэр эзэн Есүс Христосийн айлцсан одоо тохиолдолд юу гэсэн бэ гэхээр нөгөө шүн дүлөөр ирсэн. Тэгээд тэр чинь зочин биш зүгээр найз нь очиж байгаа байхгүй. Найз нь очсон чинь яасан бэ гэхээр өө чи ямар ядаргаатай юм бэ? Чи ямар түүхтэй юм бэ? На хаалга балахгүй болчоо чи. Унтчих штэ хөөе. Хүүхдүүд сэрээлээ хөөе. Ингэж харилцсан. Энэ бол еврей соёлд ер нь баймааргүй тийм соёл байхгүй. Ягаад тэгэхээр энэ бол нэг айл гаднаас ирсэн зочинд тэ одоо найрсаг бус хандна гэдэг бол зөвхөн тэр айлын нэр
гардаггүй. Тухайн тосхны нэр нь гардаг. Тухайн тосхны нэр нь гардаг. Өөрөөр хэлбэл нэг айл муухай байх юм бол, муу байх юм бол, муу нэртэй байх юм бол тэр тосхны даяараа ер нь бол муу нэр зүүдэг гэсэн үг. Тэнгүүд эзэн Есүс Христийн чинь ийм одоо нэгэн одоо юу гэдэг те одоо төвөг болж байгаа нэг хүнээр одоо жишээ авсан юм. Зөвхөрлөлтгүй залбирал төр. Тэгэхээр бүгдөө зөвхөрлөлтгүй залбирах гэдэг энэхүү хэсгээр одоо энэхүү эзний үгийг хүлээж авахдаа хамгийн эхлээд яг зөвхөрлөлтгүй залбирахын тулд бид нэр юг ойлгох ёстой юм бэ гэж. За 5-8 дугаар ишлэлийг би сонирсон. 5-8 дугаар ишлэлээс бүгдээрээ залбиралт зөвхөрлөлтгүй байхыг бурхан зөвшөөрдгөө гэдгийг бид нар мэдэх хэрэгтэй. Зөвхөрлөлтгүй залбирахыг бурхан одоо хүсдэг гэх юм уу? Зөвшөөрдөг. Одоо яг тэр найзын хувьд бол тий одоо ингэж бодож болно шүү дээ. За би ингэ шүн болцсон байдаг, орой болцсон байдаг. За яа зочих гэхээр одоо нөгөөд чи яах бол сэрэх болов яах бол сэрсэн ч гэсэн гарч ирээд надад нэг талах өгчих болов яах бол. За одоо нэг өөр хүүхдэн сэрчих болов гэж бодож санаа зовж болох байсан. За одоо хуулиндаа тий одоо би очиход надад ингээ найрсаг хандах ёстой гэдгийг мэдж байгаа ч гэсэн очсон чинь нөгөөдг нь үгүй чи ямар төвхтэй юм бэ дугуй болоо тэгвэл дөө. Чи цаашаа явал та би унтмаар байна штэ гэж байгаа тэр үйлдэлийг нь харахтаа бас няцаж болох байсныг үл няцаж болох байсан. Гэхдээ тэр хүн яасан мэхээр зогсоогүй. Зөвхөрлөлтгүй одоо хаалхын тогсцоор байсан. Үүнийг бурхан зөвшөөрж байгаа. За энэ чинь нэг юм зөвхөрлөлтгүй гэдэг яг монгол хэлэн дээр зөвхөрлөлтгүй гэдээ орчуулсан үг байгаа. Хэрв та тэр анд нөхрөө гээд босож юм өгдөггүй юм аа гэхэд зөвхөрлөлтгүйгээс нь болж тэр босож түүнд хэрэгтэйг нь өгөх болно гэж хэлсэн. Өгнө гэж хэлсэн. Өгж магадгүй гэж хэлээгүй. Өгнө гэж хэлсэн. Юунаас нь болж гэсэн бэ гэхээр зөвхөрлөлтгүйгээс нь болж гэж. За зөвхөрлөлтгүй гэдэг энэ үг нь грек үгэн дээр анаидена гэж нэг үг байгаа. За энэ үг болохоор яг мэдээж юм уугахгүй, шаргуу, зөвхөрлөлтгүй гэдэг ихний утганд байгаа. Хоёр утга нь сонирхолтой. Хоёр утга нь ямар утгатай вэ гэхээр ичих нүүргүүгээр зүтгэх гэж хэлж байгаа. Бид нар ярьдаг шүү дээ. Хөөс чамд ичих нүүр байна уу? Хөө ичээч. Ичих булчирхай чамд байна уу гэж ярьдаг да тий. Яг тэр утгаараа, сөрөг утгаараа. Ичих нүүргүүгээр одоо ингээл гүрих гэсэн үг. Тэгэхээр эн чинь юу гэж юм нэхэр ямар ч ичих үүргүүгээр, ямар ч ичиж санаа зовхгүйгээр тий одоо яаж иж байгаа л тэр найзаасаа талах салгаад авъя гэсэн утгатай гэсэн үг. Бурхан үүнийг биднээс одоо зөвшөөрч байгаа. Зөвхөрлөлтгүй залбирал гэдэг бол та бидтэй зүгээр ингээ бурхан та намайг мэдчихэж байгаа шүү дээ. Мэдчихэж байгаа шүү дээ. Миний ямар хэрэгцээтэйг мэдчихэж байгаа шүү дээ. Би зовж байгаа шүү дээ. Би дутагдчихж байгаа шүү дээ. Би өвдөж байгаа шүү. Та мэдчихэж байгаа шүү дээ. Бурхан юм чинь. Тийм болохоор та өөрөө мэдээд надад нэг хариулт өгчөөч. Та өөрөө мэдээд миний амьдралыг ингэчээч гэж зүгээр нэг ингээ алгаад илгээд алим дээрээс унаад эрхийг хүлээх явдал ерөөсөө биш. Харин зөвхөрлөлтгүйгээр эзний өмнө дахин очих явдлаа гэж хэлсэн. Бурхан үүнийг хүсэж байна. Бурхан үүнийг зөвшөөрч байна. Тийм учраас би номлолыг ихлэн танаас асуусан. Та өдөрт хэдэн минут залбирдаг вэ гэж асуусан. Хэдэн минут залбирдаг вэ? Та залбиралд хэрэг идэвхтэй байдаг вэ? Ямар үед та таны залбирал идэвхтэй байдаг вэ? Тэгээ одоо жоох хүүхдүүд ингээд бага насны хүүхдүүд ингээд өөрийнх нь дуртай юмыг авах гээд ингээд маш их зүтгэдэгтэй. Би энийг л авмаар байна гэл ингээд зүтгэл дайрал гэдэг тийм. За зарим айлын хүүхдүүд бол томото байдаг гэж магадгүй ингээд одоо тийм гоё сайхан хүмүүжлтэй. Манай бага охин бол ер нь бол тийм биш. Ер нь бол заавал сансандаа хурж салдаг тийм зам чанартай характертай. Тэгээд дэлгүүрт орох юм бол ер нь ингээл энийг аавна гээл зогсчих. Энийг л аавна. За дэлгүүрт орохгүй байсан ч гэсэн өөр тий одоо тохиолдолд ингээд ахын ч юм уу одоо хин ч үгүй ингээд өөр ямар нэг юм авсан бол заавал би одоо ахтай адилхан юм аавна гэл гүрийгээл шалаал. Тэгэл аавыгаа нэг ингээд одоо шална, ээжигээ нэг шална, үгүйгээл тий үгүй тийм байхгүй, залин буугааг нь мөнгө байхгүй гэсэн ч гэсэн залин чи хизээ буух ингээд зогсоод байна. Тэгээ заавал тэрийг авч сална. Тэр хүүхдүүд бол тэнцээ ингээд тий заав намайг одоо юу гэж бодож байгаа бол ээж намайг юу гэж бодож байгаа бол надаас залхаж байгаа болов би одоо ингээд өдөр шөнөгүй тоглоом гоогаад байна. Өдөр шөнөгүй би одоо ийм гоогаад байна. Надаас ер нь хэрэг залхаж байгаа бол гэж боддгоо. Харин түүний чин хүсэл юу гэхээр би үнийг үнэхээр авмаар байна гэдэг шаргуу, зөвхөрлөлтгүй тэр ууггүй байдал байгаад байгаа. Авахын тулд дахин гоогаад их юм бол дахин нэхэд их юм бол аав зөвшөөрнө, ээж зөвшөөрнө гэдэгт итгээд штэ. Тийм үү? Тэгдэг үү? Тэгээ бүр ингэдэгтэй ингээд гуужин гэл нэг ширикний дүүд гаргачихвал гуужин нэг ширик моорны дүүд гаргачихвал тэ. Яаж хийж байгаа л нэг хүссэндээ хурчих гээд байгаа байхгүй. Тэгэхээр бидний итгэлийн амьдралд бурхантай харилцаа маань хэр их юм шаргуу байж чадж байгаа гэж асуумаар байна. Бид нар амьд бурханд итгээд байгаа. Бид нар аврагч бурханд итгээд байгаа. Оргон хосноос орчлын ертөнцийг бүтээсэн төс хүчт яруу алдар сүр жавхланд бурханд итгээд байгаа. Тэгсэн мөртлөө бурханд итгэдэг мөртлөө бид нар бурхан руугаа хэрэг ханддаг вэ гэж. Бурханаас хэр их гуйдаг вэ?
Бурхныхаа өмнө ирэхдээ хэр цөхрөлтгүй байж чаддаг вэ? Тийм характер биднэрт байна уу? Тийм зан чанар биднэрт байна уу? Эсвэл зүгээр бидний итгэлийн амьдрал зүгээр урсгалаараа явж байгаа нийгмийн зүгээр нэг бүлэг хүмүүсийн төлөөлөл юм болов уу? Харин эсвэл үл итгэж хүмүүсээс үнэхээр ялгарч байгаа бидний амьдралын үр жимс, зан характерын өөрчлөлт, амьдралын хүнд хэцүүг даван гарч байгаа юр бусын гайхамшгуудаараа ялгарч чадж байгаа болов уу? Үүнд нөлөөлөх нэг чухал хүчин зүйл бол юу гэхээр бидний цөхрөлтгүй залбирал гэж жишээл. Яаков бид нар мэдэн те Авраам, Исаак, Яаков гэдэг Исаакийн хүүхэд. Эхлээд 32 дугаар бүлэг дээр Яаков бурхантай барилддаг нэг түүх гардаг. Барилддаг. Тэгээ яг тэр цагаас хойш Яаковын нэр өөрчлөгддөг. Та санаж байна уу? Хэн болдог вүлээ? Израиль. Израиль гэдэг нэр чинь ямар утгатай вүлээ? Бурхантай тэмцэх гэсэн утгатай байхгүй. Бурхантай тэмцэх гэсэн үг. Тэгээ Яаков тэ одоо нэг Исавтай уулзах гад ахтайгаа уулзах гад ах нь яадаг вүлээ 400 хүнтэй за стан нэрээ мо Яаков нэрээс та стан нэр арчаад хөглөлтөө гэсэн баг ингээл те. За энэ стан миний хамаг ууган хүүгийн эрх мэрхийг аваад та хамаагийн минь аваа явцсан. Одоо би Яаковтай уулзах чинь. Тэгээ Яаков ч өөрийнхөө урд ингээл мангар их юу бэлэг явуулдаг ингээл бэлгүүд явуулаад бэлэг янз бүрийн бэлэг явуулаад хамгийн сүүлд нь өөрийнхөө гэр бүлийг явуулаад өөрөө хамгийн сүүлд нь үлдсэн. Тэгсэн чинь нэг одоо шүн Яаков бурхантай барилдаж байгаа. Тэгээ бурхныг тавьж явуулахгүй. Чи ингээд тавиач намайг явуулаач гэсэн чинь таныг намайг өрөөхөөс нааш би таныг явуулахгүй гэж. Таныг тавихгүй гэж. Тэгэхээр яадаг вэ? Гоёрын зөксөлтэй гоёрын зөкөө түнхэн мутлаалчдаг. Тэгээ тэр цагаас хойш ер нь Яаковыг ер нь доглон амьдарсан гэж үздэг байхгүй. Ер нь доглон амьдарсан. Тэр бол бурхныг дийлсэндээ өргөдөд байгаа юм биш. Харин бурхан нэг дийлж чадахгүй. Гэхдээ бурхан нэгүслээрээ Яаковыг өрөөсөн гэсэн утгатай. Түүний баталгаа тэмдэг болж байгаа. Тэгээд Яаков түнчилж байгаа шүү дээ. Маш тодорхой хэлдэг. Таны өрөөл байхгүй бол би амьдарч чадахгүй гэдгийг мэдчихсэн. Одоо гол гатлаас цаашаа гарах юм бол нөгөө 400 хүнтэй ах нь хүлээж байгаа байхгүй. Тэгээд энэ чинь одоо ганцхан бурхан л найдвар нь болж байгаа. Бурхан л ганцхан найдвар нь болж байгаа. Өөр надад ямар ч найдвар байхгүй. Өөр надад ямар ч гарц байхгүй. Тийм учраас бурхнаас ингээд бүрэн зурчж байгаа. Бүрэн зураад намайг одоо өрөөхөөс нь би таныг тавихгүй. Хэрэг мэдхгүй ээжж. Тэгэхээр бурхан үүнийг зөвшөөрж байгаа. Зөвшөөрсөн. Тэгээд тэр цагаас хойш тэ одоо энэ цагаас хойш чамайг Яаков биш Израиль гэж нэрлэнэ гэж хэлсэн. Яагаад гэвэл чи бурхантай барилдсан юм аа гэж. Тэгэхээр бурхан бидний хизээч ямар ядаргаа тамтай бэ гэж боддгоо. Бурхан хизээч биднийг хөө чи шүн дүлээр залбирхаа болооч. Миний ажлын цаг дууссан байна гэдэггүй. Бурхан хизээч биднийг чи нэг үгүйгээ ямар олон давтд юм бэ? Тэгээ нэг хэлсэн бол болоо шүү дээ. Би сонссон шүү дээ. Ойлгосон шүү дээ. Тэгээ дахин ингээд нэг үгээ яриадахын залбираадахын наад залбирлыг чинь би одоо 10 жил сонсч байна. Одоо болно шүү дээ сүх очроо гэдэггүй. Амен. Бурхан хизээж та бидний тэ одоо цөхрөлтгүй байдалд ядардаггүй бас залхадаггүй. Биднийг тэр шаадаггүй. Тэгээж бид нар хизээж тэ одоо бурханд төвөг болж чадахгүй гэдгийг бас хүлээмжшөөрөх хэрэгтэй. Амен. Тэгээ би та бүхнийг уриалж байна яг энэ хэсэг дээр. Хэрвээ бид нар цөхрөлтгүй залбиралд үнэхээр сурмаар байгаа бол бид нар нэг зүйлийг мэдэх хэрэгтэй. Тэр нь юу вэ гэвэл бурхан биднийг цөхрөлтгүй байхыг хүсдэгэ гэдгийг. Энэ бол бурхны одоо биднээс хүсэж байгаа хүсэл байна. За гэхдээ энэ ч нэг юм асуулт гарна. За тийм юм бол бурхан ингээд биднийг ингээд те заавал ингээд тавчлаагаал ингээд өдөр шөнөгүй залбируулаад те ингээд байнга л нэг үгээ давтан ингээд залбируулаад ямар сонирхолтой. Тэр чинь одоо ингээд нэг хүний мууг үзэж байгаа юм шиг сони юм бэ. Зүгээр ингээд мэдж байгаа юм бол ингээд шууд хариулаад ингээд хариулт мариултын залбиралт ингээд өгч болдгоо юм уу гэж. Гэтэл үнэндээ энэ бол нэг бурхан бидний янзыг үзээд байгаа дээрээс биш. Харин бид хэр их бурханыг хүсэмжилж байгаа вэ гэдэгт байгаа юм. Бид хэр их бурханаас хамааралтай байхыг хүлээн зөвшөөрч байгаа вэ гэдэгтэй холбоотой. Яг энэ одоо тэ найзын хувьд найз дээр очиод надад чийл талах өгөх боломжтой байна. Надад чийл талах өгчхөө. Чийл талах өгөхгүй бол би талахгүй байна. Би найзынхаа өмнө тавих юмгүй байгаад байна гэдгийг хүлээн зөвшөөрч байсантай адилхан бид амьдралдаа бурханаас өөр те бурхан таал надад хэрэгтэй байна гэж хэр их өөрийгөө хамаатуулж чадж байгаа вэ гэсэн үг. Бурхан биднээс үнийг л хүсэж байгаа. Яг бидний амьдралын нөхцөл байдал одоо юу гэдэг амжиргааны төвшин, нийгэмд эзлэх байр суурь, мэдлэг боловсрал хийж буй альва зүйлсээс шалтгаалаад биднэрт юу ч дутахгүй байж магадгүй. Эд материалаар, цалин хүнлүүгээр эсвэл юу гэдэг эрх мэдэл, карьераар ч гэдэг юм уу. Юу ч дутахгүй байж магадгүй. Тэглээгээд бид нар бурхнаас юм гоохгүй байна гэсэн утгатай ерөөсөө биш. Бидний зүрх сэтгэл бурхнаас хэр их те одоо бурхан яг тэр Яаков шиг
Та л намайг өрөөхгүй бол би амьдрч чадахгүй гэдэг итгэл үнэмшил байна вэ гэдгийг Бурхан хармаар байгаа. Эсвэл бид нар ингэж гин үү? Бурхан минь би ер нь бол амьдралаа ер нь болгоод байна шүү. Сая нэг шторк гарсан шүү, тэ. Проман гарсан шүү. Эдгэрлэн баяр хөөрэй. Ер нь би чаднаа. Надад ийм асуудал байна. Яг гэхдээ би наач бол нэг асуудал биш ээ. Би бол чадна. Би бол хяналтандаа байлгаж чадаад байна шүү. Ер нь дайжгүй шүү Бурхан. Яг энэ дээр бол нэг жоохон ингэж миний зам зай хөрөхгүй байна. Миний эдийн засаг санхүү бол хөрөхгүй байна. Та яг энэ дээр бол жоохон туслаад өгчөөрэй. Нэг өвдцөө яг бөөр мөр жоохон өвдөд байгаа. Имлэг үзүүлэхээр жоохон цаг зав одоо тий шаардаад байна. Та яг эдгээвэл эдгээчгээ Бурхан минь ээ. Ингэж залбирж байгаа залбирлыг Бурхан хэлээгүй ээ. Харин юу вэ гэхээр Бурхан минь би таны өмнө бүхэлдээ бууж өгч байна. Та л надад хэрэгтэй байна гэж. Таны л тусламж надад хэрэгтэй байна. Тэгээд тэр итгэл үнэмшлийнхаа дагуу Бурханаас тасралтгүйгээр, цөхрөлтгүйгээр гуух, залбирах ийм итгэл үнэмшилтэй болооч гэж Бурхан хүсэж байна. Амен. Энийг ингээд цөхрөлтгүй залбирах гээд энэ хэсгийг олон хүмүүс уншичаад зүгээр ингээд өдөр шөнөгүй залбираалаа. Зүгээр ухаан мэдрэл ингээд залбираалаа. Зүгээр үгээ хэлээл ингээд те ингээд олон удаа залбираалах юм бол ер нь бол биелдэн шүү гэсэн агуулгаар баг ярих гэдэг заримдаа. Гэтэл энэний чинь цаад утга нь юу гэхээр Бурхан л надад туслахгүй бол өөр хинч надад туслахгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн итгэл байгаа байхгүй. Амен. Тэгэхээр бүгдээрээ Бурханыгаа буруугаар харахаа болцгоё те. Одоо буруугаар ойлгохоо болцгоё. Бурхан бол нэг тийм тэнгэр сууж байгаа нэг цагаан тий одоо цагаан сахалтай баваасан сахалтай тэгээд нэг дурамч нэг харамч яхир өвгөн ерөөсөө биш. Тэгээд биднийг ингээд харж аал тий сүх очроо чи ямар ядаргаатай юм бэ? Йоо чи дахиад ингэсэн үү? Би чинь юу гоохж байгааг мэдэж байна. Йоо битэл би мэдээд байна битэл гэл тий. Тийм төвөгтэй тийм стресстэй Бурхан ерөөсөө биш. Амен. Харин өөрийг нь гэж ирж байгаа Бурхан минь зөвхөн та л надад хэрэгтэй байна. Таны л тусламж надад хэрэгтэй байна. Өөр юу ч биш, өөр хинч биш. Зөвхөн та надад туслаач. Гэт зөвхөрлтгүй ирж байгаа хүүхдүүдээ Бурхан хүлээж авт юмаа гэж. Тэгээ залбирал бол Бурханыг гууж царайчлах явдал бас ерөөсөө биш шүү. Энэ бол Бурхан хүн хоёрын хамтын хоорондын найзын харилцаа гэдэг бас хүлэмжшөөрөх хэрэгтэй. Найзын харилцаа. Энэ бол найзын харилцаа. Тэгэхээр найз дээр очихдоо зүгээр ингээд айх айцгүйгээр ичих нүүргүйгээр те шууд ингээд шүн дөлөөр яваад очиж байгаатай адилхан бид нар ч гэсэн Бурхантай харилцаан дээр шууд найз дээр очиж байгаа гэсэн итгэл үнэмшлээр очиж сурах хэрэгтэй байна гэж. За тэгээ би та бүхнийг уриалж байна. Бүгдээрээ эзний өмнө ирэхдээ Бурхан намайг юу гэж бодох бол Бурхан намайг яах бол тоох болов миний залбирлыг сонсох болов би Бурханы өмнө ийм олон алдаа хийсэн, ийм муухай гим нүгэлтэй би ч арчаагүй амтандаа гэж айж санаа зовж ичихгүйгээр Бурханыхаа өмнө ирдэг байцгаая. Амен. Энэ цөхрөлтгүй гэдэг үгний хоёр дахь утгыг би та бүхэндээ дахин сануулмаар байна. Тэр ихээр ичих нүүргүүгээр гэж. Амен. Ичих нүүргүүгээр эзний өмнө ирд сурцгаая. Санаа зовхгүйгээр эзний өмнө ирд сурцгаая. Яг байгаагаараа ирээд те өө хөгшөө надад талах байдгүй надад нэг талах өгчөөч гэд гууж байгаа тэр найзтай адилхан те Бурхан миний Бурхан аава миний найз болсон миний аврагч Бурхан минь та надад туслаач та л надад туслах хэрэгтэй байна гэж ирцгээе. Хоёрдугаарт нь зөвхөрлөлтгүй залбирна гэдэг нь бас биднийг юуг мэдэх ёстой вэ гэвэл бидний Бурхан үргэлж бидэнд хаалгаа нээж өгөхөд бэлэн байдаг. Тэр эцэг гэдгийг бид нар бас хүлэмжшөөрөх хэрэгтэй, ойлгох хэрэгтэй. Тэгээ ингээд нэг хаалгаа ингээд цоочлжол те ингээл наашаа цаашаа ингээд таталцаад байдаг ерөөсөө тийм хүн ерөөсөө биш байхгүй Бурхан. Тэгэл ингээд жоохон ингээд хаалганыхаа завцаараар ингээд жоохон онгойлгочвол за яасан гинэ? За хэл. За би ихлэ сонсоодох хий гээл те. Тийм Бурхан ерөөсөө бас биш. Харин Бурхан яг хаалган дээрээ зогсоод бидэнд хурж ирэхэд бид хаалгыг тогших юм бол Бурхан хаалгаа нээж өгөхөд бэлэн байгаа. Тийм эцгийн зүрх сэтгэлтэй Бурхан байна. Амен. Энд чинь ингээд 9-10 дугаар ишлэлээр хэлсэн байна. Би та нарт хэлье. Гуй тэгвэл та нарт өгөгдөн, хай тэгвэл та нар олно. Тогш тэгвэл та нарт нээгдэнэ. Гуйдаг бүр аавна, ирж хайдаг нь олно. Тогшдогт нээгдэнэ. Хүүгээ загас гуйхад оронд нь могоо өгдөг хүн та нарын дунд байна уу? Эсвэл өндөг гуйхад нь хилэнцэд хорхоо өгнө гэж юу? За би таньс сууя. Танаа хүүхэд танаас ингээд аава ээжээ, ахаа эгчээ би нэг хоол идья. Би өлсөд байна гэвэл та юу өгөх вэ? Чулуу өгөх үү?
Бага хоол өгнө үстэй. Тэ? Бага юм ол өгнө үстэй, тэ? За баяр ёслолын өдөр болж хамтдаа сайхан юм өгье гэж бодно, тэ? Тэгэхгүй тэгээд чи юу ч ийдсэн ятын гараад чулууга жоохон мөрөө долоогоод өгч ихүү. Эсвэл надад болонд байгаа нэг шороогоо цуглуулж байгаа нэг усан тийгээ буслаад уучих гэхүү. Хүн хизээч тэхгүй үстэй. Хэрвээ тэгживэл тэр одоо нэг юм ёётой юм байна да, тэ? Нэг юм болохгүй байгаа тань гэсэн үг. Хүмүүс бид нэр гим нүгэлтэй атлаа. Хүмүүс бид нар зөвхт бус атлаа. Сул дорой атлаа. Өөрийнхөө үр хөвгтүүдэд тэгж сайнаар ханддсан бол бидний бурхан төгс ариун бол төгс ариун атлаа, төгс ариун мөртлөө бидэнд түүнээс илүүгээр хандахгүй юм гэж өгч. Амен. Тийм учраас бурхан энэ чинь юу гэж хэлсэн бэ гэхээр таны бурхан, бидний бурхан бидэнд хаалгаа нэхэд бэлэн байгаа шүү. Гагцгүй бид гуух хэрэгтэй, хайх хэрэгтэй, тогших хэрэгтэй гэж. Гагцгүй бид нар ерөөсөө гуйдаггүй, хайдаггүй, тогшдоггүй. Зүгээр л доороо эргэлдээд идэг. Доороо эргэлдээл бум буур гэл ингээл тэгэл түмбигээл түнтигээл ингээл улаагаал ингээл амьдралын асуудалтай болонгууд ингээл улаагаал ингээл түмбигээл ингээл байгаад байна. Ерөөсөө бурхнаас гууж байгаа тэ одоо гуйлт мөөлт ингээд тийм одоо юу гэдэг зүгээр нэг юм гомдлын хідэн үгс миний амьдрал яагаараа юм байдیں۔ Яагаад намайг ийм одоо тэ одоо ийм зүйл миний амьдралд ийм зүйл тохиолдож байгаа юм. Надад яагаад энийг өгөхгүй байгаа? Трийг хар, намайг хар. Тэднийх нүүрс түлж чинь манайх бакришиг түлж чинь ингээл. Ингээд залбирал нэг тийм ингээд нэг юм тийм одоо юу гэдэг юм шантаажлж байгаа нэг юм авчих сонирхолтой тийм хандлагатай. Хэцүү нөө бурхан минь хэцүү. Үнэхээр хэцүү. Та мэдж байгаа үст яах вэ? Би танд тэгэл итгэж өгөөд тэг гавья байгуулж байна бас гэлээ. Тэг бурханд юм итгэж өгөөд нэг юм хийж өгөөд байгаа юм шиг хандлагатай заримдаа залбирдаг. Тэгээ бас ингэж залбирдаг. За энийг хийгээд өгчих юм бол энийг биелүүлээд өгчих юм бол би яах вэ? Итгэе. Илүү сайн итгэе. Илүү мундаг цуглаандаа явъя. Та намайг харж л байгаарай. Гэхдээ та надад энийг хийгээд өгчих гэж. Тийм шантаачны харилцаат болцсон. Одоо бизнес хийгээд байгаа юм аа бурхантай тий. Гэтэл энэ ч бурхан юу гэж нэхэр гоо гэдэг үг нь бол энэ хүсэн одоо тий одоо хүсэх төлөв дээр бичигдэж байгаа буюу энэ ингээд ийм гоо гэдгээрээ тийм захиран тушаах хэлбэр дээр юусе бичигдээгүй. Тэр гоо гэдгээр илүү яг ямар агуулгыг хэлж өгөхөр даруус гэсэн утгаар хэлж байгаа. Даруугаар эзнийхөө нэрс сур гэж. Даруугаар. Өөрийгөө даруусаас сур. Бурхан л надад хэрэгтэй юм байна. Тийм учраас би бурхнаас гуй. Амен. Хэрвээ бид нэр ингээд нөгөө зүр сэтгэлээ даруу болохгүйгээр яах вэ? Нөгөө түрүүний хэлдэг шиг те. Яах вэ? Зүгээр яг амьдрал бол болж гинөө. Яг надад нэг ийм нэг илүү юм бол хэрэгтэй байгаад байна. За яг унаа тэрэг бол болж гин яг зүг. Гэхдээ би унаага сайжруулж мөрнө. Бурхан. Хөөе бурхан. Хүй. Сонсохгүй юм. За тэгвэл нэг өглөөний залбирал яваад үзье. Бид нар нэг тийм шүү дээ. Амьдрал нэг юм болохгүй бол би тэгвэл нэг ямар нэг хичээл зүтгэл гаргаад үзье гэж. Гэтэл эн чинь ерөөсөө хичээл зүтгэл мүтгэл гэхээс илүүтэйгээр бурхны өмнө ирээд даруусах тухай ярьж байгаа. Даруугаар ирээч. Бурхныхаа өмнө өөрийгөө даруусгаад авчирч. Чадна гэдэг тэр би бүгдийг хяналтандаа байлгаж чадчихна гэдэг бардам зангаа гээгээч. Энэ амьдралаа бурхны моторт өгөөч. Тийм учраас бурхныхаа өмнө ир гуй гिचэлсэн. Гуй. Тэгээ дараа нь үгсэн бэ гэхээр хай гэж хэлж байгаа тийм. Хай гэж хэлсэн. За хай гэдэг бол мэдээж чинь ингээд бурхны хүслийг эрэлхийлэх тухай ярьж байгаа болохоос биш ингээд за ингээд надад ашигтай зүйл хаана вэ гэл ингээд энэ тэнтгүү яваад тухай ерөөсөө биш. Харин бурхны хүслийг эрэлхийлэх тухай ярьж байгаа. Бурхан минь таны хүсэл юу вэ? Би таныхоо өмнө ирж байна. Надад миний амьдралд ийм хэрэгцээ байна. Надад ийм асуудал байна. Миний залбирлын сэдв бол ийм байна. Харин таны хүсэл юу вэ гэж хайх тухай ярьж байгаа. Түүнээс ингээд боломжит хөлбөрүүд юу вэ гэдэг тухай ерөөсөө хайх тухай ерөөсөө биш. Бурхны хүслийг эрэлхийлэх. Тэгээд дараа нь юу вэ гэхээр тогш буюу бурхны өмнө ирээд тууштай, туйлбартай байгаарай гэж хэлж байгаа. Тэгэл нөгөө залбирж байгаа л тэгэл бурхны хүслийг хайж байгаа л тэр ерөөсөө ингэ за болохгүй боливэл бүтэхгүй юм. За ингэж бол болохгүй юм байна. За боли би өөрийнхөө арга замаар шийдье гэж битгий оролдоорой гэсэн үг. Тууштай байгаарай гэж хэлж байгаа. Библиэлд ингээд тууштай байсан ингээд маш олон хүмүүс байдаг. Тэгээ тэрний нэгэн жишээ нь бидний сайн мэддэг Илия, Илиша хоёрын түүх байгаа. Илиша бол Илиягийн шав. Илия одоо үхэхгүйгээр тэнгэрүүд одсон хоёр хүний нэг нь. Мэдгүй та?
Нэг нь юм билээ. Эхнийх нь Енох гэж байгаа тийм. Енох бурхантай хамт алхаж байлаа гэд. Тэгээ ерөөсөө үхсэн тухай байдаг. За хоёр дахь нь болохоор Илия. За бурхны иш үзүүлэгч. За Илиша нь болохоор Илиягийн шав байсан. За тэгээд бурхан Илияг тэнгэр рүү давнаа гэдгийг одоо тэр авийн Израилийн бүх иш үзүүлэгчдэр мэдчихсэн. Тэгээд тэрийг мэдснийхээ улмаас одоо Илияч мэдчихсэн, Илишач мэдчихсэн. Багш нь ч мэдчихсэн, шавь нь ч мэдчихсэн. Тэгээ яасан бэ гэхээр тэнгэрүүд бурханаар аврагдахаас өмнө Илишаг ингээд үлдээх гээд болсон байхгүй ингээд. Үлдээх гээд. Гэлгалд үлдээх гээд, Бетэлд үлдээх гээд те одоо Ириход үлдээх гээд, тэгээ Йорданд үлдээх гээд ерөөсө бараагүй. Тэгэл одоо бурхан намайг авах гэдэг нь чи одоо үлдээ, наана үлдчихээ, чи надтай хамт яваад хэрэггүй. Аль чи наана үлдээд өгөлдөө гэж. Үгүй ээ, тийм юм байхгүй. Би заавал тантай хамт явна гэж. Яваалс. Тэгээ бүр ингээд 2 3 удаа ингээд бүр ингээд чи үлдээд өгөлдөө, чи ямар нойтаа хамаа шиг амтан бэ? Йоо, аль үлдэлтэй чи гэдэг. Ерөөсө үлдэхгүй. Тэгээ яваал дагаал яваад байна. Тэгээд бүр ингээд тэр хавийнх нь ингээд 40 иш үзүүлэгч хурж ирээд те 40 хүн хурж ирэнгүүтээ за танаа багш чи одоо авч явах гээд байна. Бурхан авч явна гинэ гэж. Та нар дуугүй байжээ би мэдчих ингээл яваадсан. Илиша тийм бүр ингээд те одоо юм зүрх зоригтой бүр хичээнгүй бүр ингээд зүтгэлтэй байгаа тоххой. Юу зогсохгүй тийм чи ингээд ихний удаад нь багш нь ирэл за Илиша чи одоо энэ чинь үлдээ гэж хэлвэл за тэгье багшааг үлдэж болно доо. Гэтэл тэгээгүй. За ойлголоо багшаа. Гэхдээ би таныг өргөж чадахгүй. Би тантай хамт явнаа. Тэгээ багш нь боцсон бахта яа за энийг яаж үлдээх вэ гэхэл. Яг тэр нэг өөрөө дээш явах цаг нь болчиход идэг. Бурхан ирж авах гээд идэг. Тэнгүүд Илиша хамт байж болохгүй. Тэгэхээр чи хамт явчих гээд шүү дээ тийш. Тэгэл дараагийн газар очиод тэгэл хөөш би одоо ингээд бурхан намайг Бетэл рүү яв гэсэн чи наана үлдчихээ. Намайг ганцаараа яв гэсэн юм аа. Чи үлдчихэлтэй гэж Илишагаас бас. Үгүй тийм юм байхгүй шүү. Тэгсэн чи хайжуунаас нь тухайн нутгийн ингээд иш үзүүлэгч нь хурж ирээ олоолаа хөрөнгөтэй. Хөөш Илиша танаа багшаа чи авч явахгүй дээ бурхан. Чи наана үлдээд өгөөч гэсэн чи дуугүй ээ. Би мэдэж байна гэлсэн. Та нар тэр бүлгийг уншаарай зөө. Яг ийм баг хошин шоо шиг болж байгаа юм. Тэгэл Йордан дээр очисон бүр 50 иш үзүүлэгч ирдэг дахиад. 50 хүн ирэнгүүтээ яг ингээл одоо та төсөөлөд үстэй 50 хүн тань руу орж хагаад хүүш хинэ чи наатаа болоод өгөөч болчооч үлдээч наа багшаага нэг 50 явуулаач чи ямар ачлалгүй шив бэ гэвэл та яах вэ за нэрээ би буруу юм хийгээд юм болов гэж бодноо доо гэтэл Илиша дахиад гэсэн доогүй аа би мэдчихээн гэсэн тэгээ эцэст нь бүр салхаа ойлонгууд нь тэгээд Илия асууж байгаа хүч чи надаас яг юу хүсэж байгаа юм бэ гэж ер нь яагаад чи надаас салахгүй ингэ зууралдаад юу хүсэж байгаа юм би танаас 2 дахин өрөөлөх хүсэж байгаа гэсэн. Таны өрөөлөөс би тий 2 дахин илүү өрөөлөх гэж байна. Тэгэхээр наа чи бол ч хэцүү юм байна. Чи ямар амар хэцүү юм хөхт вэ? Йоо за юу ая за юу чи зүгээр намайг ингэ бурхан намайг ингэ авч явж байхыг тий чи хэрвээ зүгээр харчих юм бол тэр өрөөл чамд өгдөг гэчихсэн. Тэгээ яадаг лээ. Хардаг тий. Яг ингэ галт морин тэрэгтэй бурхны одоо элчнэр ирээд Илияг авч явж байгааг Илиш харцдаг. Тэгээ өрөөл нь тэгээ яг тэр бүлгээс араас Илия Илишагийн үйлчлэлийг заламжилж аваад тэгээд одоо Илишагийн үйлчлэл бол ингээд цар хүрээнд бүр ингээд маш өргөн болдог. Маш өргөн болдог. Тэгэл нэг хоосон одоо торхнуудыг тосоор дүргээл тий одоо өгсөн хүмүүсийг амьлуулаад өвчтөн хүмүүсийг идгээгээл тэр ч мөр ингээд бүр янз бүрийн гайхамшиг үйл явж байгаа. Тэгээ ийм одоо статистик байгаа. Илия яг ингээд үйлчлэл хийж байхад ер нь бол яг 14 шиг гайхамшиг хийсэн байдаг байхгүй. 14 гайхамшиг хийсэн байдаг. Илиша болохоор яг амьд байх үедээ 27 гайхамшиг хийсэн. Тэгээд яг 2 дахин болох гэхээр нэг дутаад байгааз 14-ийг 2-оор үржүүлчих 28 шүү дээ. Тэгээ 28 дахь гайхамшиг нь хизээ болдог гэж түүний булшин дээр болдог. Түүний булшин дээр нэг өгсөн үе хөвцсөн чинь унтсан чинь те босоод ирдэг те. Ингээ 28 гайхамшиг яг 2 дахин гайхамшиг үлддэг байхгүй. Тэгээд Илишагийн одоо хийжсэн үйлчлэл бол те ер нь бол ингээд бүх арт түмнийг хамарч ирсэн. Илия болохоор яг ер нь хаадуудад те очиод бурхны одоо шүүлтийг тунхаглаад за ер нь айтайхан байгаараа дуулууртай байгаараа дуулуургүй байх юм бол бурхан шийдэх шүү шүүлтэ болгох шүү гэж тунхаглаж ирсэн бол Илиша бол бүх хүмүүст хаадч тэр арт түмэнч тэр тэгэл арт түмний ер нь өдөр тутмын амьдрал дээр ингээд оролцож ирсэн. Тэгээ 2 дахин яг ингээд одоо үйлчлэлийн цар хүрээн ингээд нэмэгдсэн байна. За үүгээр юу хэлэх гээд байна гэхээр бурхан бидэнд өөрийнхөө тий хүсэл тааллынхаа дагуу бидний амьдралд үе талгаа нээхэд үргэлж бэлэн байдаг. Бид нар гагцгүй бурхны хүслийг эрэлхийлээд тууштай байж чадж гинөө л гэдэг байна. Танд өнөөдөр залбирлын сэдв байгаа байхаа. Ямар нэгэн залбирлын сэдв байгаа л байлгүй тий. Тийм үстэй энэ ч одоо итгэж хүмүүс байна.
тэр залбирлын сэдв дээрээ та хэр тууштай байгаа вэ? Эсвэл ингээл хэсэг ингээл залбирж байгаа за болио болио гээл тэгэл завсарлаа. Тэгэл нэг хэдэн сарын дараа өө нэрээ тэрнийхээ төлөө би чинь залбирж ирсэн штэ гээл ингээд нэг юм инхэл тохол залбирсаар байна уу? Эсвэл тууштай залбирсаар байна уу? Бурхан танд хариулах хүртэл. Эсвэл та Бурханы хүслийг ойлгох хүртэл тууштай залбирсаар байна уу гэж. Тэгэхээр яг энэ хэсгээр гоо, хай, тогш гэж хэлж байгаараа бүгдээрээ эзний өмнө эрэхтэй залбирал дээр тууштай байцгаая. Амен. Эзний өмнө даруугаар ирдэг болж даруугаар ирж сурцгаая. Зүгээр нэг юм юу гэдэг юм Петр байдлаар те би бол аврагдсан хүн байна. Би бол Библийн сургууль сурсан хүн байна. Би бол эсийн бүлгийн удирдагч байна. Би бол дэд бүсийн ахлагч байна. Би бол бүсийн пастор байна. Би бол Библийн сургуулийн багш байна. Ингээл Петр байд хандлагаар биш те. Би бол одоо тийм юм байна гэл ингээл. Тэгээ нэг бурхантай харилцаа хандлага мандлага нэг тийм нэг юм бурханд нэг юм хийж өгөх гээд байгаа юм шиг хандлагатай. Биш. Харин даруугаар ирцгээе. Амен. Тэгээд бурхны хүслийг илэрхийлдэг байцгаая. Өөрийнх нь хүслийг бурханд тулах биш. Бурхан минь би энийг хүсэж байна гэдэг тухай биш. Харин бурхан минь таны хүсэл юу вэ? Та надад ойлгуулаач. Та надад мэдүүлээч. Би таны хүслийг эрен хайж байна гэсэн итгэлээр ирцгээе. Тэгээд үргэлжлүүлээд тууштай байцгаая. Цөхөрөхгүй байцгаая. Яг л Илиша шиг. Тийм ээ, би мэдэж байна. Би ерөөл авах хүртлээ. Би зогсохгүй. Би хариулт авах хүртлээ би зогсохгүй. Бурхан надад хариулах хүртэл би зогсохгүй гэсэн цөхрөлтгүй байдлаар залбирдаг байцгаая. За хамгийн сүүлд нь 13 дугаар ишлэл дээр та нар ёрын муу батлаа хүүхдүүдтэй сайн бэлэг өгөхөө мэддэг бол тэр тусмаа Тэнгэрлэг эцэг тань өөрөөс нь гуйгсдад ариун сүнсийг өгөх нь лавтай босуу гэвэ гэж. За энэ ч ингээ харах юм бол 11 дугаар бүлэг эхлэхдээ энэ ч ингэж хэлж байна те. 11 дугаар бүлгийн 1 дугаар ишлэлээс харах юм бол нэгэн газар түүнийг залбирч дуусны дараа шав нарынх нь нэг нь түүнд эзэн Йохан шав нартай хэрхэн залбирахыг заасан шиг бидэнд зааж өгөөч гэжээ гэж. Өөрөөр хэлбэл нэг шав нь Есүсээс ирэх гуйс мань. Надад залбирал зааж өгөөч. Бид нарт залбирал зааж өгөөч. Тэгэхээр энэ яг хэсэг зөвхөрлөлтгүй залбирал гэдэг хэсэг бол хинт зориулагдсан бэ гэвэл шавнарт зориулагдсан. Үл итгэвч хүмүүс зориулагдаагүй. Яг Есүст итгэж байгаа хүмүүс зориулагдсан. Есүсийг аврагчаа гэж хүлээмжшүүлж байгаа хүмүүс зориулагдсан. Тэднэрт ингэж залбираарай гэж үгчлэн зааж өгөөд тэгээд араас нь зөвхөрлөлтгүй залбирал гэдгийг зааж өгч байгаа. Нэгэн сургаалт зөвлөлөөр. Тэгэхээр энэ чинь нэг сонирхолтой зүйл ярьсан. Энд чинь юу гэсэн бэ гэхээр эхлээд ингээд нэг юм талах малах гуйж муугаа тэгээ талахын өгн мөгн ингээд ярьж үзсэн. Хамгийн сүүлд нь 13 дахь эшлэлээр та нар ёрын муу батлаа хүүхдүүдтэй сайн бэлэг өгөхөө мэддэг бол тэр тусмаа Тэнгэрлэг эцэг тань өөрөөс нь гуйгсдад ариун сүнсийг өгөх нь лавта босоо гэж. Талахаар ихэлсэн түүх ариун сүнсээр тусчих. Талахгүйсэн хүнд бурхан ариун сүнсийг өгнө гэж хэлсэн. Амен. За бид нар ингэж мэдэн шүү дээ. Одоо бид нар ингээл Facebook-ээр ингээл одоо янз бүрийн ингээл юмнууд апоризмууд ингээл уншаал байж байгаа. Тэнд чинь гэхдээ хүнд бэлэн талах өгж явахаар талахыг харахын зааж өгөө. За бэлэн загас өгж явахаар загас байр харахын зааж өгөө. Тэгвэл тэр хүн ингээд насан туршдаа өлсөхгүй. Амьд байна гэл ингэж зааж өгдөг ингээд тийм өгнүүд явдаг те. Яг үүнтэй адилхан бурхан бидэнд ингээ өнөөдрийн зөвхөн өнөөдөр бидэнд хэрэгцээтэй байгаа нэг одоо те талхны хэрэгцээ, эд материалын хэрэгцээг хангаж өгөхөөс илүүтэйгээр энэ амьдралд тулгарч байгаа асуудал нэг бүрийг давж гарах хүчийг өгмөр өгдөг. Үүнийг юу гэж хэлсэн бол энэ бол ариун сүнс буюу энэ ариун сүнс бол бурхнаас өгч болох хамгийн дээд бэлэг, хамгийн дээд хариулт. Хүмүүс бидний хооронд бол үр хөвгтдээ хамгийн сайнаа өгөхөд бэлэн байдаг. Харин бурхны зүгээс хамгийн сайн нь бол ариун сүнс гэж хэлсэн. Амен. Тэгэхээр өнөөдөр бид нар ингээд амьдралд ингээд тохиолдож байгаа асуудал бэрхшээлүүдээр залбирлын сэдвүүдээр бурхан минь ингэж өгөөч, тэр ингэж өгөөч, энийг бүтээж өгөөч, биелүүлж өгөөч, хангаж өгөөч, эдгэж өгөөч. Энэ харилцааг босгож өгөөч гэж залбирч байгаа бол бурхан танд магадгүй тэрийг чинь шийтгэхээс уртаад танд ариун сүнсний дүүргэлтийг өгч магадгүй. Үүнийг илүү их хүсчиж магадгүй. Энэ бол бурхнаас бидэнд өгж байгаа хамгийн сайн хариулт, хамгийн сайн бэлэг. Амен. Ингээд бид нар одоо байранд амьдардаг хүмүүс мэдээж нэг 100 мон ч юм уу эсвэл гэр орноо ингээд орхиод нэг сар мар
ингээд явчихаар юуны орон сууцны карант ингээд ус гүөхгүйсээр байгаад доторх зэвэндээ идэгдээд дахиад ус нээнгүүд хүчтэй ингээд даралт орж ирээд тэр юу ингээд пар те одоо турбаанд ингээд задардаг те яа ингээд задардаг. Яагаад задардаг вэ? Яагаад өмнө нь ус гүйж яхад задрахгүйсэн бэ? Яагаад гэвэл хэсэг хугацаанд ус гүйхэ болчхоор тэр чинь нөгөө зэвэндээ идэгчих واخхой. Тэр бидний амьдрал бол яг үүнтэй л адилхан гэж би хэлмээр байна. Яг тэр бид нар Христэд итгэсэн тэр мөчөөс эхлээд бидний дотор Бурхны ариун сүнс ирж байгаа. Өөрөөр хэлбэл бид нар ингээд аль хэдийн одоо тэ парт байсан палтаж орлонд яваад орц гэсэн үг. Ус бэлэн. Гагцгүй бид цоргийг нээхээ үгүй юу гэдгийг шийдэх хэрэгтэй. Тэр цоргийг нээж усыг гаргах уу? Тэр усыг гаргаад уух уу гэдэг л байна. Хизээч Бурхан бидний ам руу ингээд цутгахгүй шүү дээ ингээл. Амаа ангааж ясүх очраач гэл ингээл тэ. Тийм юм хизээч болохгүй. Харин тэр цоргийг нээх эрх сонголт нь бидэнд байна гэж. Үүнийг юу гэж хэлдэг вэ? Энэ бол ариун сүнсний дүүргэлт тоххой. Ариун сүнсний дүүргэлт. Бидэнд ариун сүнс байгаа. Харин би ариун сүнсээр удирдуулахыг хүсэж гинэ үгүй юу гэдэг л байна. Та Есүст итгэдэг үү? Есүс таны гим нүглийн өмнөөс загалмаад цовдлогдож 3 өдрөө үхлэлийг ялан дийлж амьсан гэдэгт та итгэдэг үү? Есүс Бурхны цорын ганц хүү гэдэгт та итгэдэг үү? Есүс 2 дахь удаага дахин ирэхдээ үхсэн амьд бүгдийг шүүгээд өөрт нь итгэж бүх хүмүүсийг мөнхийн улсдаа авна гэдэгт та итгэдэг үү? Хэрвээ тийм бол танд ариун сүнс байгаа. Амен. Харин өнөөдөр та ариун сүнстэй хамтарч гинүү гэдэг асуултанд та өөртөө хариулаарай. Та ариун сүнсний тэр крантыг нээж гинүү? Тэр цоргоо нээж гинүү? Эсвэл зөвхөн өнөөдрийн амьдрал тохиолдож байгаа ямар нэгэн хэрэгцээний төлөө Бурханаас гуйж гинүү? Таны харилцаа юун дээр тогтож байгаа вэ? Бурхантай харилцаа. Танд тулгарч байгаа хэрэгцээ Бурхантай харилцааны тань хөшүүрэг болоод байна уу? Эсвэл Бурхан таныг аварсан авралын ажил нь Бурхантай харилцааны хөшүүрэг болж байна уу? Энэ хоёр маш том ялгаатай. Хэрвээ би зөвхөн өөрийнхөө хэрэгцээний төлөө Бурханд итгэж Бурхан руу хандан залбирч байгаа бол миний хувьд Бурхан бол зүгээр бэрд юм байна. Зүгээр миний хүслийг гүйцэтгүүлэгч юм байна. Би амьдралдаа зүгээр л нэг сайхан амьдрахыг төлөвлөж хүсэж байгаа. Тэрэндээ ямар нэгэн далдын хүч хэрэглэмээр байгаа нэг юм байна. Харин эсэргээр Бурхан бол аврагч бөгөөд миний ам амьдрал түүнээс хамааралтай учраас миний амьдрал дээр түүний хүсэл өдөр бүр биелэх болтгоо гэсэн хүсэл эрмэлзлээр амьдарч байгаа бол миний хүсэл биш, Бурханы хүсэл биелэх болтгоо гэдэг итгэлээр би түүнтэй харилцах болно гэж. Амен. Маш олон хүмүүс ингэж асуудаг. Ингээд итгэж хүмүүс чинь ингээд сайн амьдрах ёстой гэж. Сайн амьдрах ёстой. За сайн амьдрах ёстой гэдгээр яг ер нь бол ингээд хүмүүсийн нийтлэг ойлголтоор юу гэдэг юм. Одоо эд материалын хувьд, тэгээ эд хөрөнгөний хувьд тодорхой хэмжээнд хангалттай, хангалуун, эрх мэдлийн хувьд бас хангалттай сайн, тий одоо эрх мэдэлтэй ч гэдэг юм уу. Авьяас бэлгийн хувьд, боловсролын хувьд өндөр байх ёстой ч гэдэг юм. Тэгээ тэрийг юу гэж бодгоо? Итгэж хүмүүс тэгж амьдарч ижил ер нь Бурхны нэрийг алдаршуулна үстэй гэж бодоод байдаг. Тэгээ үүнийг амьдралын хамгийн чухал зорилго гэж бас итгэх гээд байдаг. Гэтэл Библиэлд ерөөсөө тийм юм байдаггүй. Библиэлд хүмүүсийг ерөөсөө та нар амжилттай амьдраарай гэж ерөөсөө заадаггүй шүү дээ. Харин үргэлж нэг юмыг заадаг. Тэрний үгээр дуулууртай амьдраарай гэж заадаг. Амен. Хэрвээ та бид энд тэнд явж байхдаа эсвэл янз бүрийн одоо хүмүүсээс сургаал ингэ сонсож байхдаа итгэгч хүн амжилттай амьдрах ёстой. Өргөө амьдрах ёстой. Өвчнгүй амьдрах ёстой. Мундаг амьдрах ёстой. Итгэгч хүн л одоо сайн байж иж үл итгэгч хүмүүс тий одоо Есүсийн нэрийг алдаршуулнаа гэж сонсч ивэл энэ бол яг Библийн дагуу биш шүү. За би бүр хариуцлагатаар хэлчих. Лайваар гарч байгаа бас хэлчих. Энэ бол хөгжин дэвчгийн сайн мэдээ теологи байхгүй. Итгэгч хүн бол сайн амьдрах ёстой гэдэг. Тэгээ бүр нэг хэсэг хүмүүс ийм байгаа. Итгэгч хүн өвдөж болохгүй гэж. Өвдгөр яг даа. Итгэлгүй байгаад байна гэж бодох гэдэг шүү дээ. Итгэгч хүн ядуу байж болохгүй. Яагаад гэвэл Бурхны нэр дорд үзэгдэнэ. Ядуу хүнээс бол Бурхны нэр дорд үзэгдэнэ гэж яаж мэдээд байгаа юм? Энэ бол өөрөө хөгжин дэвчгийн буюу хөгжин нөгөө талаараа бас prosperity баяжхын теологи гэж ярьдаг байхгүй. Тэгэхээр энэ тэнд явж байгаад яг ийм зүйл ярьж байвал энэ бол буруу шүү. Харин Бурхан биднээс юу хүсдэг вэ гэхээр өөрт нь дуулууртай байхыг, өөрт нь үнэнч байхыг, өөрийнх нь өмнө даруй байхыг, тэгээд өөрийнх нь ариун сүнсээр удирдуулахыг илүүд үздэг юм аа. Амен. Бурхан бидний амьдралыг бүх зүйлээр хангах гэхээс илүүтэйгээр бидний амьдралд өөрийнхөө ариун сүнсний удирдамжийг дүүрэн байлгахыг хүсдэг юм аа. Тийм учраас хүмүүс хоорондоо бие биендээ өөр хүүхдэд хамгийн сайн гэж бодож байгаа зүйлээ өгөхдөө
үнэхээр л би хамгийн сайнаа бодож ийн гэд эд материалын зүйл өгдөг бол харин Бурхны зүгээс үгүй ээ. Бурхны зүгээс хамгийн сайн нь бол ариун сүнс юм аа гэж хэлж байна. Амен. Тэгээ ариун сүнс бол биднийг хамгийн сайн амьдрахад туслах Бурхны хүч, сүнслэг хүч. Яг Бурхны хүслийн дагуу амьдрахад туслах цорын ганц хүч чадал бол ариун сүнсэнд л байгаа. Та бидэнд биш. Хэрвээ та бид өөрсдийнхөө хүч чадлаар, оюун бодлоор, ухамсараараа, мэдлэг боловсролоор, авяас чадвараараа сайн амьдрч чаддаг гэсэн бол Бурханд итгэхээс өмнө, Есүст итгэхээс өмнө сайн амьдрч боломж байсан. Гэтэ тийм боломж байгаагүй. Харин эзэн Есүс Христэд итгэснээс хойш өнөөдрийг хүртэл бид нар амьдралын утга учирыг ойлгоод мөнх ба мөнх бусын ялгаж салгаж ойлгоод гимшлийн хооронд энэ амьдрал донд амьдарч байгаа. Үүнд хин хөтлж байгаа вэ? Бидний ухамсар уу? Үгүй. Ариун сүнс хөтлж байгаа. Өнөөдөр та бид өнгөрсөн амьдралын он жилүүдийг харцгаая. Бид нар өнгөрсөн амьдралдаа маш олон саад бэрхшээлүүд, нухчаануудыг давж гарсан. Та Есүс Христэд итгэсэн цагаас хойш амьдрал тохиолдсон маш том саадуудыг, хүнд сорилтуудыг, хар бараан түүхүүдийг давж гарсан юм бол гараар өгч. Та өөрийнхөө хүчээр гарсан уу? Эргээд харахад Бурхан танд тусалсан байгаа байхгүй. Ариун сүнс танд тусалсан байгаа байхгүй. Амен. Тийм учраас биднэрт өгөгдөх хамгийн сайн зүйл бол, хамгийн сайн хүч бол бидний өнөөдрийн амьдралын хэрэгцээ хангах явдал ерөөсөө биш юм аа. Энэ бол Бурханаас ирэх ариун сүнсээр дүүрэн байх явдал юм аа гэж. Сэтгэл судлалын шинжилгээ ухаанд ийм судалгаа байдаг. Ингээд одоо итгэж хүмүүс бас ингээд судалгаа байдаг. Тэрний юу гэхээр дэлхийд даяар эсийн бүлэг хийдэг ингээд цуглаан дүр яваад ингээд судалгаа хийсэн байгаа. За эсийн бүлэгийн тесрэл гэдэг ном дэр байдаг байхгүй энэ судлаалаа. Тэгээ тэр яадаг вэ гэхээр эсийн бүлгээ, жижиг бүлгээ, за дагалдуулалтын бүлгээ ер нь бол ингээд 6-аас 1 жилийн дотор ингээд тогтмол үржүүлж чаддаг удирдагч нараас судалгаа авсан. Тэгээ тэднээс асуухад за таныг ингэж одоо бүлгээ, дагалдуулалтын бүлгээ сайн удирдах, сайн үржүүлэхэд өсгөхөд юу нөлөөсөн бэ гэсэн чинь 100% одоо тэр судалгаанд оролцсон амжилттай байгаа бүх хүмүүс юу хэлсэн гэж залбирал гэж хэлсэн. Тэгээд хамгийн багадаа тэдгээр судалгаанд оролцсон хүмүүс өдөрт 30 минут залбирдаг байсан. Өдөр болгон 30 минут залбирдаг хүмүүсийн одоо дагалдуулалтын бүлэг нь 6-аас 1 жилийн дотор тогтмол үржижсэн. Тэгээд тэр номон дээр маш тодорхой маш олон статистик судалгаанууд явж байгаад эцсийн дүгнэлтэн тэр байхгүй. Та жижиг бүлэг өсгмөр юм. За тэгвэл залбирах гэж хэлсэн. Библийн сургууль сурмар гэж хэлээгүй. Библийн мэдлэг зэрэгтэй бол гэж ерөөсөө хэлээгүй. Харилцааны урлаг морлогтой бол гэж хэлээгүй. Зүгээр өдөрт багадаа 30 минут залбирах гэсэн. Амен. Тэгээ Харвард их сургуулийн одоо нийгмийн сэтгэл судлалын одоо тэнхимээс хийсэн тийм судалгаа баг. Тэгээ тэр судалгаан дээр юу гэж хэлсэн бэ? Ер нь оюутнуудын стрессийн түвшинг ингэ судалсан. Тэгээ стрессийн түвшин болон сэтгэл ханамжийн судалгаа ингэ хийсэн мөн. Тэрэнд оролцсон хүмүүсээс ингээ анзаарч нэг үзүүлэлт байсан. Тэр нь та өдөр болгон залбирдаггүй гэдэг. Тэр чинь өдөр болгон залбирдаг гэсэн оюутнууд нь залбирдаггүй оюутнуудаас сэтгэл гутралд орох магадлал 38%-аар бага байсан. Ийм судалгаа гарсан. Тэгээд амьдралынхаа сэтгэл ханамжийн байдал нь залбирдаггүй оюутнуудаас 20%-аар илүү байсан. Тэгээ юм сэтгэл судлалын судалгаа бүр байгаа. Өдөр болгон залбирдаг. За бүр тогтмол ингэж хэлж байгаа. Тогтмол 12-оос дээш минут залбирдаг хүний анхаарлын төвн маш сайн ажилт юм а гэж. Залбирах тусам анхаарлын төвн ингэ сайн байдаг, сайн ажилтдаг. Ерөөсөө ингэ удаашрдаггүй. Ой тогтоолт одоо юу гэдэг сарниндгүй гэсэн үг. За ингэ шинжлэх ухааны талаасаач тэр биднэрт одоо ер нь цохирлтгүй залбирал гэдэг бол маш их үр нөлөөтэй. Тэгээ сүнслэг утгаараа ч гэсэн бидний амьдралын хүч хөрөхгүй, бидний амьдралын одоо хяналтнаас гадуур байдаг тэр зүйлсийг ариун сүнс та бидэнд шийдэж өгнө. Амен. Тэгээ би та бүхнийг өнөөдрийн номлолоор цохирлтгүй залбирх нь гэдэг номлолоор 3 зүйл уриалж байна. Бурхан биднийг цохирлтгүй байснаас болж залхагдаггүй шүү. Бурхан биднийг цохирлтгүй байгаасаа гэж хүсдэг ээ. Тийм бурхан шүү. Дараа нь бурхан бидэнд үргэлж үу таалгаа нээхэд бэлэн байдаг бурхан. Бидний бурхан ингээ хаалга хаачаад хаалттай хаалганы цаанаас ярддаг харилцдаг бурхан ерөөсөө биш. Гагцгүй бид гуйж хайж тогших хэрэгтэй. Зүгээр ингээд алгаад дэлгээд алин дээрээс унаад ирээсэ гэд хүлээдэг хүмүүс биш. Харин гуйдаг, хайдаг, тогшдог хүмүүс байцгаая. 3 дугаарт нь бидний залбирал бол энэ бол зүгээр нэг бурхнаас авах жагсаалт ерөөсөө биш. Харин ариун сүнснийг хүсэмжлэх тэр хүсэл эргэнцэл байх болтугай. Хамтаа босцгоё.
чуулганд үйлчилдэг удирдагч нараас одоо авсан судалгаагаар бас гэж хэлсэн. Ер нь ингээд яг өдөр болгон тогтмол залбирдаг удирдагч нар, өдөр болгон тогтмол залбирдаггүй удирдагч нараас burn out гэж ярьдаг те. Одоо шатаж дуусахаас гэж те. Одоо ингээд одоо хийж байгаа үйлчлэлээсээ туйлдахгүй байх магадлал 40% гэж хэлсэн. Тэдгээр залбирдаггүй хүмүүсээсээ 40%-аар илүү одоо хамгаалагдсан юм уу? Тэгж хэлж болно. Тэр та бидний амьдралд бол залбирал маш өөр нөлөөтэй шүү. Бид зүгээр ингээд мэдээд яваад байх нэг өөр хэрэг. Харин мэдснийхаа дагуу залбирах бас нэг өөр хэрэг. Залбирсныхаа дагуу үйлдэх нэг өөр хэрэг. Амен. Бүгд хамтдаа цөхрөлтгүй залбирч нар болцгоё. Амьдралын асуудлын бүгдээр эзний хүслийг эрэлхийлсэн, эзний хүчийг гуйсан, эзний өмнө хүчин мөс гэдэг хөлөмшөөсөн итгэлээр эзний өмнө ирцгээе. Амен. Хамтдаа нүдэнэнд эзний өмнө толгоогуудан даруугаар ирцгээе. Хүндэтгэлтэйгээр ирцгээе. Та яг одоо өөрийнхөө төлөө залбираарай. Эзэн минь ээ, би таны өмнө ирж байна. Эзэн минь, би таны өмнө ирэхдээ бидний тантай харилцах харилцаа маань зөв байхын тулд би танаас гуйж ийн гэд. Цөхрөлтгүй залбирч болохын тулд та намайг өсгөж өгөөч, өөрчилж өгөөч, хөгжүүлж өгөөч гэж та яг одоо залбираарай. Их эзэн минь, бид таныхаа өмнө ирж байна. Таны бидэнд зөвшөөрч байгаа энэ сайн цагийн төлөө танд баярлалаа. Хайртай аав минь, ариун бурхан минь, энэ газар бид таныхаа өмнө ирээд танаасаа гуйж байна. Эзэн, үнэхээр бидний залбирлын амьдралыг та өсгөж өгөөч. Биднийг цөхрөлтгүй залбирагч нар болгож өгөөч. Танаасаа ичиж санаа зовхгүйгээр, танаасаа айж хургаж зогтохгүйгээр таныхаа өмнө хизээл бол хизээж ирж чаддаг. Та биднийг хүлээж авна гэсэн итгэлтэйгээр залбирч чаддаг нэгэн болоход та туслаач. Хайртай аав минь, өнөөдрийг хүртэл хэрвээ таныхаа өмнө ирэхдээ бид залбиралд хойрог хандж исэн бол та биднийг уучлаарай. Залбирахдаа бид ёс болгож зүгээр амны уншлахаар залбирч байсан бол та биднийг уучлаарай. Залбиралд ирэхдээ бид зөвхөн өөрийнхөө хүслийг тулгаж байсан бол та биднийг уучлаарай. Би ингэмээр байна, би тэгмээр байна, надад ийм юм хэрэгтэй байна гэж танд өөрийнхөө хүслийг тулгаж, шаардаж, шантаашилж залбирч байсан бол та биднийг уучлаарай. Хайртай аав минь, өргөжлүүлэн та биднийг өөрчилж өгөөч. Шинчлээч. Таны хүслийн дагуу залбирч сурахад та туслаач. Таны хүслийг таньж мэдэхэд, таны хүслийг олж мэдэхэд, эрэл хайгуул хийж чаддаг болоход та туслаач. Хайртай аав минь, та бидэнд үргэлж нээлттэй байдгийн төлөө танд баярлалаа. Өглөө, өдөр, орой, шөнө дөлөөрч гисэн таныхаа өмнө ирэхэд та үргэлж нээлттэй байдгийн төлөө танд баярлалаа. Бид өнөөдрийнхөө амьдралын 5 туханд баригдаж, 5 дух дотроо сэтгэл амарч, тантай харилцах харилцаанд хөнгөн хандж байсан бол та биднийг өршөөх болтугай. Харин бид цөхрөлтгүй баймаар байна. Яг л Яаков шиг, яг л Илиша шиг, яг л 12 элч шиг, бусад Библийн бааtruуд шиг бид цөхрөлтгүй баймаар байна эзэн минь. Та бидэнд ариун сүнсээр өөрийн хүч чадлыг та дүүргэн бэлхаж өгөөч. Бидний амьдралд тохиолдож байгаа, бидний амьдралд тулгарч байгаа амьдралын бэрхшээл, саад, хүнд хэцүү бүхий л нөхцөл байдал донд бид юр бусын таны гайхамшиг гэхээс илүүтэйгээр тэдгээр бүх зүйлийг давж гарах ариун сүнсний хүч чадлыг танаас гуйж байна. Та бидэнд ариун сүнсний мэрэгэн ухаанаа хайрлах болтугай. Та бидэнд ариун сүнсний бэлэг авьяасаа өгөх болтугай. Та бидэнд ариун сүнсний хүч чадлаа өгөх болтугай. Та бидэнд ариун сүнсний мэрэгэн удирдамжаа өгөх болтугай. Эзэн, та өөрийн ариун сүнсээр дамжуулан өөрийн чин хүслийг энэ газар байгаа хүүхэднийг бүртээ мэдүүлэх болтугай. Баярлалаа Есүс. Энэ бүхний эцэст
зөвхөн таны нэр алдарш болтугай. Энэ бүхний эцэст зөвхөн таны хаанчлалт хэлэх болтугай. Их эзэн Есүсийн нэрээр талархан залбирч байна. Амен. Амен. Эзэн даалдрыг өргөцгөө бүгдээрээ эзнийг өргөжлүүлэн хүндэлцгээе. Харантан норги хүслэж танд даатгий хүссэн бүхэн танаас бай зүрхээ танд норги зүдэж танд даатгий тусавэй мен танаас бай Jesus, be down hashtag. Do it there. Tani who said the man? Tanu temuj, mon God, tanta hatbe. Jesus, be den härte, durch men, tani huste men, tan rutemot, mon God, tan handbe. Тийм ээ эзэн минь ээ. Таны хүсэл тааллын дагуу бидний амьдралын өдөр бүр хорон мөч бүр өрнөх болтугай. Эзэн таны ариун сүнсний хүч чадал бидний амьдралд бэлхэн дүүрч бидний зүрх сэтгэл бидний оюун бодол таны сүнсээр хөдлөгдөх болтугай. Баярлалаа Есүс. Бидний амьдрал дээр гарч байгаа бүхий л өөрчлөлт бидний амьдрал дээр ургаж байгаа бүхий л сайн ариун сүнсний үр жимсээр дамжуулж та өөрийн нэрийг алдаршуулах болтугай. Би та бүхнийг ерөөн залбирч өгье. Та ерөөлийг хүлээн аваарай. Нүдэн анаад хоёр алгаад илгээд та ерөөлийг хүлээн авна уу? Их эзэн таныг хамгаалж ерөөх болтугай. Их эзэн таны дээр өөрийн нүрийг гэрэлтүүлж танд өршөөнгүй байх болтугай. Их эзний тусламж таны дээр байж танд амар тайвныг сойрхох болтугай. Эцэг, хүү, ариун сүнсний нэрээр ерөөн залбирлаа. Амен.